Ойрох дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Монгол улсын 469 иргэн байгаагаас байнгын оршин суудаг 321 иргэн байна. Үүнээс 20 гаруй иргэн нь нутаг буцах хүсэлтэй өгсөн байна. Зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдсан байгаа учраас иргэдээ их оронд нь эргүүлэн авчрахад хүндрэлтэй байгааг гадаад харилцааны яамнаас мэдээллээ. За гэхдээ Монгол иргэдтэй тухайн улсын элчин сайдын яамаар дамжуулан тогтмол холбоотой ажиллаж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна гэж тайлбарлаж байна. Эдгээр улсуудаас бол одоо яг манай иргэд байгаа тухайлбал одоо Иран, Бахрейн, Катар зэрэг улсуудын агаарын одоо орон зай бол бүрэн хаагдсан. За манай иргэд хамгийн ихээр байгаа Арабын нэгдсэн Эмиратын агаарын орон зай бол одоо хязгаарлалт байдалтай юм нээлттэй байгаа. За тэгэхээр бидний зүгээс бол яг одоогоор одоо иргэдээ буцаа авчрах юм уу? Яг шууд зохион байгуулахад бол одоо энэ ажлыг зохион байгуулахад бол хүндрэлтэй байгаа. Яагаад тэгэхээр энэ одоо нөхцөл байдал маань бол цаг минут одоо өдрөөр өөрчлөгдөж байгаа. Нэг өдөр одоо шилбэл нэг улсын агаарын хил нээлттэй байлаа гэхэд нэг хагас өдрийн дараа хаагддаг ч юм уу те. Иймэрхүү нөхцөл байдалтай болохоор яг одоогоор төлөвлөлөд ажиллахад бол хэцүү байгаа. Тэгэхдээ бид нар бол одоо нөхцөл байдал хэцүү байна гэдээ асуудлыг орхиогүй. Холбогдох одоо улсууд болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтраад бүх одоо боломжтой хувилбаруудыг боловсруулад үнэлтээ өгөөд боломжтой нөхцөл нь хязгаар байх вэ гэдгийг одоо хүлээгээд ингэж байж байна.